Чи түүнтэй бүтэн 3 сар болзож, хамт хооллож, кино үзэж, бүр хамгийн дотн харилцаанд орсон гэж бодъё. Чиний хувьд тэр аль хэдийн найз залууч нь болчихсон. Ирээдүгээ төлөвлөөд эхэлчихсэн нисэж яваа. Гэтэл нэг орой тэр чам руу хачин харж байгаад бид зүгээр л уулзаж байгаа хүмүүс шүү дээ. Би өөр бүсгүйтэй болцох гэж байгаа гэж хэлбэл чи яах вэ? Яг одоо наад утсаа шидэхэ түр азная. Энэ бол чиний буруу биш. Харин Америкийн болзооны соёлын хамгийн харгас дүрэн болох буюу албан ёсны яриа гэдэг зүйл юм. Америкт чи хэн нэгэнтэй хичнээн удаан уулзаж, хичнээн гүнзгий харилцаатай байсан ч хамаагүй. Хэрв та хоёр нүүр тулж суугаад бид одооноос зөвхөн нэгнийхээ боллоо шүү гэж албан ёсоор тохиролцоогүй л бол тэр хүн чамтай зэрэгцүүлээд 5 өөр хүнтэй уулзах эрх нь бүрэн нээлттэй байдаг. Үүнийг тэд буюу зэрэг болцох гэж нэрлэдэг бөгөөд энэ нь яг л ажлын ярилцлага шиг явагддаг процесс юм. Чи бол зүгээр л нэг горилогч. Тэр залуу чамайг даваа гарагт оройн хоолнд урьж, мягмар гарагт өөр нэг бүсгүйтэй кино үзэж, баасан гарагт тэс өөр хүнтэй клуб орж байж мэднэ. Энэ нь Америкчуудын хувьд ёс суртахуунгүй үйлдэл биш. Харин сонголтоо зөв хийх ухаалаг арга гэж тооцогддог. Тэд нэг хүнд уягтахаасаа өмнө зах зээл дээрх бүх боломжит хувилбарыг туршиж үзхийг хүсдэг. Хамгийн аимшигтай нь энэ тоглоомд сэтгэлээ өгсөн нь л хожигддог. Монголд бид нэг удаа үнсэлдсэн бол бараг л үерхсэнд тооцдог бол энд секс хийх нь зүгээр л кофе уухтай ижил энгийн туршилт байх нь элбэг. Тэр чамтай унтсан нь чамд хайртай гэсэн үг биш. Зүгээр л бие махбодын хувьд таарч байгаа эсхийг шалгасан хэрэг. Тиймээс Америк залуутай болзож эхлэхдээ сэтгэл хөдлөлөө дарж тэр албан ёсны яриаг өөрөө эхлүүлж асуух хэрэгтэй болдог. Хэрв тэр булзааруулж байвал чи зүгээр л нөөц тоглогч гэсэн үг. Энэ мэтчлэн хүний сэтгэл зүйгээр тоглодог Америк соёлын талаар илүү ихийг мэдхийг хүсвэл манай сувагт нэг дээрээ.